За хуулийн нэлтийн байгууллагаас Улаанбаатар хот дахь гайлын газар болон замын үүдийн гайлын газраас 4 байцаагчийг авилгын хэрэгт холбогдуулан шалгаж байна. За Улаанбаатар хотын гайлын газрын А, Б, С нар болон замын үүдийн гайлын С нарыг баривчлан саатуулжээ. Эдгээр хүмүүс нь бусдаас их хэмжээний авилгал авсан, шагнал урамшуул авсан гэх ноцтой хэрэгт холбогдсон шалгагдж байна. За тодруулж хэлбэл Улаанбаатар хотын гайлын газрын захин бүрдүүлэлтийн хэлтсийн А, Б, С нар нь аж ахуйн нэгж байгууллагуудын бүгд найрамдах хятад ард улс болон Оросын холбооны улсаас оруулж ирдэг бараа таваар чингэлэгт үнэлгээ тогтоодог. За энэ үнэлгээг зах зээлийн аншнаас хэтэрхий бага үнээр тогтоож Монгол улсын татврын газарт бага хэмжээний татвар бүрдүүлж өгснөөхөө төлөө тэдгээр аж ахуйн нэгжүүдээс их хэмжээний шагнал урамшуулал авилгал авдаг байсан нь тогтоогджээ. За замын үүдийн гайлын газарт хуулийн нэлтийн байгууллагын үргэлжлүүлэн шалгалтын ажиллагааг явуулж байна. За Улаанбаатар хотын гайлын газрын 3 байцаагчийг инхүү бусдаас шан харамж авсан төрийн ажлыг хясан богдуулах замаар аж ахуйн нэгж компаниудад хийж өгдөггүй. За мөн аж ахуйн нэгж компаниудтай хувилдан үнэлгээг зах зээлийн ханшнаас хэтэрхий бага үнээр тогтоодог гэсэн ноцтой хэрэгүүдэд холбогдуулан шалгаж байна. Улаанбаатар хотын gaйл болон замын үүдийн гайлаас баривчлагдсан дээрх гайлын 4 байцаагчтай хамжигч болсон 20 орчим хүнийг мөн энэ хэрэгт холбогдуулан шалгаж байгаа юм байна. За өөрөөр хэлэх юм бол аж ахуйн нэгжүүдийн дунд зуучилсан болон татврын байгууллагуудад зуучилсан гэдэг олон хамжигчид энэ хэрэгт холбоотой шалгагдж байна.